Эхэлсэн үү? За, Эфес 1-р бүлэг хамтдаа өргөжтүүлцгээе. Эфес 1-р бүлэг юуны тухай өгүүлэх гэхлээр алив сүнслэг ерөөл ба Паулын залбирлын тухай гарах болно. Дахиад хэлье. Алив сүнслэг ерөөл ба Паулын залбирлын тухай өгүүлэх бол. За, тэгэхээр эхнээс нь 1-өөс 2-р ишлэл бол мэдээж Паулын мэдлэгээний тухай өгүүлж байгаа. 1-р ишлэлийг хамтдаа харуул. Бурхны хүслээр Христ Есүсийн илч болсон Паулаас Эфест байгаа ариун хүмүүст болон Христ Есүс дэх итгэмжтнүүдэд бидний эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нэгүсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай гэсэн. Тэгэхээр эдгээр ишлээс нь үргэлжлэн харахад Паулийн загтал ихэвчлэн эхлэхдээ юу гэж хэлдэг? Ихэвчлэн Паулийн загтал номон дээр Бурхны хүслээр Христ Есүс илч болсон гэж эхэлдэг байна. Тэгэхээр мэдээж Паулийн хувьд нь 12 элчийн дотор бол байгаагүй. Гэхдээ тийм учраас тухайн цаг үед Паул сайн мэдээ тарааж явж явах үед нь Паулыг элч биш байна гэж ярьдаг хүмүүс олон байсан. Харин тэр хүмүүст Паул загтал болгоныхоо эхэнд ихэвчлэн өөрийнхөө элч гэдгийн тухайга эзэн хэрхэн өөрийг нь элч болгосон тухайга өгүүлдэг байна. Бид нар Үйлс ном 9-р бүлгийг харах юм бол Паул хэрхэн хавчигч байж байгаад дараа нь эзэнтэй уулзаж тэгм үү эзний элч болсон тухай мэдэх боломжтой байна. Тэгэхээр Паул элч болсноо яагаад ингэж онцолж байгаа вэ гэхээр Паул өөрийгөө элч гэдгийг тодорхой илэрхийлж байж түүний ярьж байгаа үг сургаал дамжуулсан сайн мэдээ Бурханаас эхэлтэй байсан юм а гэдэг нь тодорхой харагдах учраас байнга энийг илэрхийлдэг байсан ба. Тэгэхээр Бурханы хүслээр Христ Есүс элч болсон гэж Паул тэгвэл ямар элч байсан бэ гэхээр мэдээж 12 дагалдагчийн та хамт байгаагүй гэнэ хэрнээ Үйлс ном 9-р бүлгээс харах юм бол эзэнтэй уулз элч болсон байна. Тэгэхээр элч болохтой ямар хүмүүсийн төлөө элч болов? Галаат намын 2:8 дахь эшлэгийг харуул. Петр Юдэ хүмүүсийн төлөөх элч болгон дотор нь ажилласан Бурхан харь үндэстний төлөөх элч болгон өнтер ажиллаа гэж хэлсэн байна. Тиймээс Паул бол товчхондоо харь үндэстэн сайн мэдээ тараахаар эзнэр дуудагдсан элч юм байна гэдгийг харах боломжтой. Тэр энэхүү элч Эфест байгаа ариун хүмүүст болон Христ Есүст итгэмжнүүдэд гэж хэлж байгаа. Энэ үгийг харахаар ариун хүмүүс болоод итгэмжтнүүдэд гэдэг үг хоёр тусдаа юм шиг харагдаж байгаа боловч зүгээр ариун хүмүүсийн өөрөөр илэрхийлэхдээ итгэмжид хүмүүс юм а гэдгээр нь илэрхийлж байгаа гэдгээр нь харах хэрэгтэй байна. Эзэн итгэснээрээ итгэмжид хүн болцох тэр амьдралаа орсон гэдэг санааг нь энэ үгээр илэрхийлж байгаа гэсэн үг байна. 2 дахь ишлэлийг харахаар 2 дахь ишлэл дээр Паул хэлэхдээ Христийн нэгүсэл ба амар амгалан та нарт байх болтугай. Ер нь Паулийн загтал номыг уншиж ирсэн хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа. Байнга нэгүсэл болон амар амгалан байх болтугай гэж хэлдэг. Тэгэхээр энэ чинээс нэг зүйлийг харах хэрэгтэй. Нэгүсэл гэж яг юу вэ гэдэг асуулт юм. Нэгүсэл дээр хүмүүс олон янзаар тайлбарлаж байгаа. Ихэвчлэн өгөх ёсгүй хүнд өгөх тухай ярьж байгаа. Гэтэ нэгүсэл гэдэг Бурханы нэгүслийг арай илүү амархан ойлгох гэвэл Бурханы хүндлэнгийн оролцоо юм а гэдгийг харж болох юм. Тэгвэл Бурхан хүндлэнгөөс нь тухайн хүний амьдралд оролцож байгаа, зааж байгаа, залруулж байгаа, итгэлийг өгч байгаа, чиглүүлж байгаа тэр үйл явц өөрөө нэгүсэл байдаг. Тэрхүү Бурханы хүндлэнгийн оролцоо буюу нэгүслийн үйл явцад бий болж байгаа зүйл юу гэдэг вэ гэхээр амар амгалан байдаг. Бурханы нэгүсэл байвал дараа нь амар амгалан байдаг учраас Паул Бурханы нэгүсэл түүний нэгүслийн дараа ирж байгаа амар амгалан үргэлж байх болтугай гэж ерөөж залбирдаг байсан байна. За ингээд Бурхан ерөнхийн 2 дахь ишлэлээр Паулын мэдлэгээ явангаа 3 дахь ишлэлээр Паулын хэлсэн чухал зүйл байна. 2 дахь ишлэл юу гэж эхэлж байна гэхээр бидний эзэн Есүс Христийн эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор Тэнгэрлэг оршихуд байх. Аливаа сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн. Амен. Тэгэхээр бидний эзэн Есүс Христийн эцэг магтагдах болтугай гэдгээр эхэлж байгаа. Үндэ энэ бүлгийг Бурхан магтагдах болтугай гэдгээр нэрлэж болох ч гэсэн яагаад магтагдах шалтгааныг хүмүүс ойлгохгүй учраас аливаа сүнслэг ерөөсөн гэдгээр нэрлэж байгаа. Тэгэхээр магтагдах болтугай гэж хэлсний дараа энэ магтагдах гэдэг үг нь энэ бүлэг дээр цаашид 3 удаа гарч байгаа юм. Нийтдээ 4 удаа гарч ийн гэсэн үг юм. Бидний эцэг Бурхан магтагдах болтугай. Эцэг Бурхан яагаад магтагдах ёстой вэ? Шалтгаан нь 3 дахь ишлэлээр хэлэхдээ тэрээр Христ дотор, Есүс Христ дотор биднийг сүнслэг ерөөлөөр Тэнгэрлэг оршихудаг аливаа сүнслэг ерөөлөөр. Өөрөөр хэлбэл ерөөл олон янз ерөөл байна. Петралыг ерөөлж болох, тийм үү? Эрүүл мэндийн ерөөлж болно. Гэхдээ Бурхан магтагдах болтугай. Яагаад тэрээр Тэнгэрлэг оршихуйдах
айлв олон тооны сүнслэг өрөөлөөр биднийг ирүүлсэн юм а гэж хэлж байгаа. Тийм учраас бурхан магтагдах болтугай. Тэгвэл бурхан Тэнгэрлэг оршуудах айлв сүнслэг өрөөлөөр биднийг ирөөч гэж. Тиймээс бид зөвхөн махбодын материалын өрөөлөөс гадна сүнслэг өрөөллийг авсан хүн гэдгээ давхар харах хэрэгтэй байна. Тэгвэл дөрөвдүгээр ишлээс ахуулаад тэрхүү Тэнгэрлэг оршуудах айлв сүнслэг өрөөл гэж юу юм бэ? Тухай өгүүлж байгаа. Тэгвэл тэр өрөөл нь юу юм бэ? Нэгдүгээрх нь эцэг бурханаар дамжуулан ирсэн өрөөл юм. Дөрөвдүгээр ишлэлээр хэлэхдээ түүний өмнө, өөрөөр бурханы өмнө гэсэн үг шүү дээ. Бидний хайр дор ариун бөгөөд гим зэмгүй байхын төлөө бурхан ертөнцийн сураас урд биднийг Христ дотор сонгосон юм. Тэгэхээр Сэнтгүү сүнслэг өрөөлийн эхнийх нь юу гэхээр бурхан биднийг ертөнцийн сураас урд Христ дотор сонгосон юм а гэж байна. Энэ бол сүнслэг эцэг бурханы бидний төлөө хийсэн сүнслэг ариун сүнслэг өрөөлийн эхнийх нь юм байна. Өөрөлдвөл бурхан биднийг ертөнцийн сураас өмнө тавчхан дээр ертөнц бүрэлдэн бий болохоос өмнө Христ Есүс дотор өөрөөр Христ Есүс итгэж түүний үгийн дагуу амьдрахаар бурхан сонгожээ гэж байна. Эдгээр энийг илүү тодорхойгоор харуул тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу бидний Есүс Христээр дамжсан үрчлэлт урдаас тогтоожээ. Энэ хэсгээр болохоор Христ дотор сонгосон гэсэн бол 5 дахь ишлэлээр хэлэхдээ үрчлэлт урдаас тогтоожээ гэж. Тэр тавцхан дээр бол бурхан ертөнц Адам Ева хоёр нүгэл үлдэхийг бурхан мэдчихсэн хэрнээ тэр хоёрт сайн мэдрэг модоо жимсийг тавьсан ба. Учир нь шалтгаан нь гэхэлэр бурхан хүнийг робот шиг биш сонгох чадамжтай бүтээхийг хүссэн. Гэтэ хүмүүс буруу алхам хийгээд гим нүгэлд автан гэдэг бурхан мэдсэн байх нь. Хэдий тийм байсан ч гэсэн бурхан ертөнцийг бүтээхээс өмнө ертөнцийн суураас өмнө хин хүнийг ямар хүнийг Христ дотор оруулах вэ? Ямар хүнийг өөрчлөлт авах вэ гэдгээ урдаас сонгосон бас тогтоосон байсан байна гэдгийг харах юм. Энэ бол бурхнаас эцэг бурхнаас бидэнд өгдөж байгаа аливаа сүнслэг өрөөлийн нэг юм байна. Зарим хүмүүс ингэж асууж байгаа. Яагаад бурхан заримыг сонгосон бол заримыг сонгоогүй юм бэ? Энэ чинь шударга биш юм шүү гэж. Тэгэхээр бид энгийн нэгэн жишээ аваад үзэх юм бол би асамжийн газар очлоо гэж бодъё. Асамжийн газар очиод тэнд байгаа зарим нэг хүмүүс хоёр хүүхдийг үрчлэлээд авлаа. Тэгм бол бусад хүүхдүүд нь надад барьцах боломжгүй шүү дээ. Яагаад гэвэл би тэр хоёр хүүхдийг сонгохыг хүссэн болохоор. Тэгэхээр энэ мэдчлэн бид заримдаа бурханы сонголтыг ойлгохгүй магадгүй ч гэсэн иймэрхүү байдлаар амархан ойлгох боломжтой бурхан эцэг бурханаас бидэнд өгсөн ихний өрөөл бол биднийг Христ дотор урдаас сонгосон бас өөрчлөлт авахар урдаас тогтоож яах нь. Цаашаа нь өөрчлөлтөд харъя. 6 дахь ишлэл дээр нь энэ нь хайрлагдсан нэгнийхээ дор өнөө Иесус Христийн дотор бидэнд ивэж өгсөн бурханы нэгүслийн алдрыг багтуулахын тулд болоо. Тэгвэл бурхан биднийг Христ дотор сонгосон үрчлэн авахар өөрөө хөөгд болохоор урдаас тогтоожээ гэж байна. Тэгвэл үүний шалтгаан нь юу гэхээр бид бурханыг магтахын тулд байх нэ гэж. За тэгвэл цааш нь харъя. Дараа нь болохоор эзэн Иесус Христээр дамжуулан ирсэн сүнслэг өрөөлийн тухай өгвөл 7 дугаар ишлэлээр түүний нэгүслийн баялгаар бидэнд өөрөөр бурханы нэгүслийн баялгаар бидэнд Есүсийн дотор Монгол Библиэлд тодорхой яг түүний тэр гэдэг үгээр бичигдсэн байгаа болохоор заримдаа бурханы тухай хэлж гэнэ үү, Есүсийн тухай хэлж гэнэ үү ялгах жоох хэцүү байгаа. Гэтэ бид Англи Библиэс, Лонгс Библиэд харах юм бол маш тодорхой ялгах боломжтой. Есүсийн дотор цусныхан золилт гин нүглийн манд төлөх уушлал бий гэж. Тэгэхээр эзэн Иесус Христос бидэнд өгсөн сүнслэг өрөөл нь юу юм бэ? Эзэн Иесус бурханы нэгүслийн баялгаар эзэн Иесус Христийн дотор түүнд итгэж түүний үгийн дагуу амьдралд орж ирснээрээ бидэнд өгдөж байгаа сүнслэг өрөөл нь юу юм бэ гэхээр нэгдүгээрх нь Иесус бид золигдсон ам басан нүглийн уучлалыг авсан юм. Гэхдээ энэ зүйл Иесусийн цусаар бий болсон юм аа гэж. 2000 жилийн өмнө Иесус дэлхий дээр загалмай дээр цовдлогдсноороо биднийг зольж авсан юм байна гэж. Өөрхөн цусаараа биднийг зольж авсан юм аа. Тэр золилт гэдэг үгийг энгийнээр ямар утгатай байдаг вэ гэхээр үүн хөлсөгийн төлөөд өөртөө авах гэсэн санаа юм. Тэгэхээр бурханы нэгүслийн баялагын дагуу Иесус Христ дэлхий дээр ирээд өөрийн цусыг буюу загалмай дээр амиа өгснөөрөө та биднийг гим нүглээс сатаны хаанчлалаас
золин авсан, өөртөө авсан гэсэн үг байна. Хоёрдугаарх нь бидний өнгөрсөндөх хийсэн одоо хийж байгаа ядууд хийх бүх гэм нүгэлтэд бид уучлалыг авсан гэсэн үг байна. Энэ зүйл бол Иесус Христос тийм цусаар дамжуулан бидэнд ирсэн сүнслэг ерөөл юм байгаа юм. Окей. Цааш нь үргэлжлүүлээд хамтдаа харцгаая. 8 дахь ишлэл дээр Бурхан энэхүү нэгүслийг хэрхэн өгсөн бэ тухай өгүүлэх болно. Тэр бидэнд бүх мэрэгэн ухаан ба бодрол ухаарлаар тэрхүү нэгүслээ бэлхааж. За энэ дээр нэг сонирхолтой байгаа нь тэр Бурхан бидэнд бүх мэрэгэн ухаан, бодрол ухаарлаар тэрхүү нэгүслийг өөрөөр хэлбэл Есүс Христийн цусаар золигдсон нүглийн уучлалыг авах нэгүслийг бэлхаан өгчээ гэж. Тавчхандаа хариуллаа бид өөрсдийнхөө мэрэгэн ухаанаар тэрхүү нэгүслийг аваагүй маа гэж. Энэ дээр ихвэл Бурханаас өгдсөн мэрэгэн ухаан, Бурханаас өгдсөн бодрол ухаанаар гэж. Тавчхандаа хариул зарим нэгэн хүн сайн мэдээ сонсвол ихэвчлэн хүмүүс сайн мэдээсийн тухай яриа мунхаг зүйл мэд санагддаг. Харин зарим нэгэн хүнд энэхүү сайн мэдээ ухаалаг зүйл мэд, үнэн зөв зүйл мэд санагдаж хүлээн авдаг нь Бурханы мэрэгэн ухаан, бодрол ухаан тэр хүнд өгдсөн учраас тэрхүү сайн мэдээ нэгүслийг хүлээн авч байна гэсэн үг юм. Цаашаа нөхлөлийн 9 дэх ишлэлд харахтаа тэр Бурхан Есүсийн дотор зориг тавьж сайн талынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлв. За ойлгох хэцүү байж магадгүй. Гэхдээ энэ хүслийн нууц гэдэг нь яг юу юм бэ гэдгийг 10 дугаар ишлэлээр хэлж байгаа. Тэр нөгөө гэхээр Есүсийн дотор Бурхан зоригтой байсан. Тэрхүү зорилгоо бидэнд мэдүүлсэн байна. Тэгвэл тэрхүү мэдүүлсэн зүйл нь юу гэхээр цагийн дүүрлийг гүйцэтгэхийн тулд энэ өөр Библиэлд цагийг яг дүүрлэн гүйцэд болоход гэсэн утгатай бас орчуулагдсан байна. Цагийн гүйцэд болохын тулд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ гэсэн. Тавчхандаа ярих юм бол Иесусийн цусаар золигдож Иесусийн цусаар дамжин үлэн уучлалыг авсан гэдэг санаа маань санааг энэ 9 дугаар 10 дугаар ишлэлээр юу гэж илэрхийлж байгаа гэхээр Иесусээр дамжуулаад нэгэн зорилго байсан. Тэрхүү зорилго нь тэнгэрдэг юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор зорилгох, нэгтгэх юм аа. Христ дотор нэг болгох юм аа гэсэн үг. Тавцхандаа хариул бид сайн мэдэж байгаа. Эзэн заасан гол дээр таны хүсэл тэнгэр дэшийн газар дээр бэлэгдэх болтугай гэж залбирдаг шүү дээ. Энэ нь өөрөөр хэлэх юм бол тэнгэрдэг эцгийн хүсэл газар дээр ба тэр даруй яг хүсэж байгаа шигээ биелэхгүй байгааг харж болно. Чинээс би тэнгэр газар дах байр байдал өөр байгаа гэдгийг харах нь. Харин ихтэй Есүс Христээр дамжуулаад тэнгэр газар дээрх бүгднийг нэг болгохыг Бурхан хүссэн байна. За энийг цаашаа нүүрслээд 11 дэх ишлэлээр илүү тодорхой өгүүлсэн байгаа нь 11 дээр бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээр үйлддэг Бурханы зорилгын дагуу урдаас тогтоогдсноор бид Христэд өвлөгч болсон юм аа. Тэнгэр газрыг Христ дотор нэгтгэх энэхүү зорилгын дагуу бид Бурханаас удаа тогтоогдсон хүмүүсийн хувьд нь Христэд өвлөгч болсон юм аа. Тэгэхээр энийг өөрөөр юу гэж яг энэ их үндсэн утгааг нь харах юм бол Христийн өв болсон юм аа гэсэн утгаар бичигдсэн байна. Тэдгүүл номын 32-ийн 9 дэх ишлэлийг уншаад үзэх юм бол эзний өв бол түүний ард түмэн гэсэн үг байна. Тавчхандаа бид Бурханы зорилгын дагуу нэгтгэх зорилгын дагууртаа тогтоогдсноор Иесус Христийн өв болсон юм аа. Тавчхандаа Бурханы ард түмэн болсон юм аа гэсэн үг байна. Цаашаа ингэснээр бид анхлан түрүүнд найдсан бид түүний алдрын төлөө байх юм. Өөрөөр хэлбэл анхлан түүнд найдсан гэдэг нь Юда гаралтай эрсдэгч байна гэдгийг харж болох юм. Тэгэхээр түүний магтаалын төлөө байх юм. Тавчхан энийг ярьж өөрөөр ярих юм бол Иесус Христийн цусаар дамжуулаад золигдсон нүглийн уучлалыг бид авсан байна. Бурхан энэхүү нэгүслийг бидэнд өгсөн байна. Энэ нь өөрөөр бас цаг нь олоход тэнгэр газар дээр бүх зүйлсийг Христ дотор нэгтгэх зорилго байсан байна. Тиймээс энэхүү ажилд бид урдаа тогтоогдсон учраас Бурханы ард түмэн болсон. Эдгээр бүх зүйлийн эцсийн зорилго нь юу вэ гэхээр бас л түрүүний бид 6 дугаар ишлэлээр хэлэгдсэний агаар Бурханы алдрын төлөө байх юм аа гэсэн байна. Христ дотор аливаа сүнсний өрөөлийг авсан хүмүүсийн гаргадаг үйлдэл нь юу гэдэг вэ гэхээр байнга Бурханд магтаал талархлыг өргөх юм байна.
За цааш нь өргөжлүүлэн харахад ариун сүнсээр дамжуулан бидэнд өгсөн сүнслэг ирүүлэн тухай өгүүлэх болно. Түүн дор Есүсийн дотор та нар ч бас үнэний үгийг буюу авралын сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амлсан ариун сүнсээр тамгалагдсан юм аа. Есүс Христийн сайн мэдээг сонсох үедээ бид ариун сүнсийг хүлээн авдаг. Есүсийн сайн мэдээг сонсоод итгэх үедээ ариун сүнсийг хүлээн авдаг. Ариун сүнсийг хүлээн авч ийн гэдэг маань өөрөөр ариун сүнсээр тамгалагдаж байна гэсэн үг. Ариун сүнсээр тамгалагддаг гэдэг нь тодорхой тайлбарлавал тэр Бурхны эзэмшлээ. Өөрөөр ариун сүнс Бурхны эзэмшлийн золилт хүртэл бидний үеийн батлан даагч болж түүний алдрыг магтуулахын тулд юм аа. Ойлгох жоох хэцүү байж магадгүй. Тэгэхээр ариун сүнс нь Бурхны эзэмшлийн золилт хүртэл. Бид түрүүн золигдсон тухай ярьсан. Гэхдээ энэ дэлж байгаа золилт гэдэг нь юу гэхээр мөнхийн улсад бүрэн гүйцэд орох золилт, бүрэн төгс болоод мөнхийн улсад орох хүртэл гэсэн санаа юм. Бурхны улсад орох хүртэл бид Бурхны ард түмэн болсон, Бурхны өв болсон гэдгийг маань батлан даагч нь ариун сүнс болдго юм аа. Тиймээс бид бас үүгээр дамжуулан Бурхныг магтан алдаршуулах хэрэгтэй маа гэсэн үг байна. За эдгээр өөрөөр хэлбэл ариун сүнсээр бид тамгалагдаж, ариун сүнсээр дамжуулан бид батлан даагчтай болж байх нь. За эдгээр эдгээр ариун сүнсний өрөөлийн тухай сая энэ хэсэгтэр ярьж байгаа юм. Тэгэхээр бид 3 дахь ишлээс 14 дахь ишлэл хүртэл ариун сүнсний өрөөлийн тухай ярьж. Тэгвэл ариун сүнсний өрөөл нь юу юм бэ? Нэгдүгээрх нь эцэг бурхан бидний эрдэнэ сураас өмнө урдаас тогтоосон байна. Амаас сонгосон юм байна. Урьдчилан авахар тогтоож. Хоёрдугаарх нь Есүс Христээр дамжуулаад Бурхан биднийг золин авсан нүглийн уучлалыг бидэнд өгсөн. Умбас тэнгэр газар дээрх бүхнийг нэгтгэх зорилготой байсныхаа дагуу биднийг өөрийнхөө өв болгон авсан. Энэ Есүс Христээр дамжуулан ирж байгаа ариун сүнслийг өрөөл байх нь. Гуравдугаарх нь ариун сүнсийг бидэнд өгснөөр бидний тамгалж бидний мөнхийн улсад орох хүртэл Бурханы жинхэнэ золилт хүртэл бидний өвийг батлан даагчтай болгож өгсөн байна. Эдгээр 3 эцэгхүү ариун сүнс бидний төлөө ажилласны учраас ийм сүнслийг авсан болохоор бидний бурхан эцэг байн магтагдах болтгоо гэсэн үгийг гаргаж ирсэн байна шүү дээ. За цаашаа нь 15 дахь ишлэлээс 23 дахь ишлэлийг харах юм бол Паулийн залбирлын тухай гарч байгаа. Тэгээ Паул юу гэж залбирваа? Маш сонирхолтой залбирлаа. Юуны дөрөнд мэдлэгээ байгаа. Тэр хараад би ч гэсэн Есүс Христ дэх та нарын итгэл болон бүх ариун хүмүүсийн төлөө гэсэн харинчин тухай сонссон тул залбирах 16 дээр залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархтгаа зогсоохгүй. Тэгээ Паул мэдээж 3 жилийн турш Эфес чуулганд үйлчилсэн учраас Эфес чуулганы хувьд тэдний хувьд онцгой түүний хувьд онцгой бас нэгэн чуулганы нэг болж байгаа. Тэгээ энэ хэсэг дээр Паул ихтэй юу гэж хэлж байгаа гэхээр итгэл та нарын итгэл бүх аимшиг хүмслөлөө хайрыг бодохдоо таны төлөө залбирхтгаа талархтгаа зогсоохгүй гэж. Харин Эфес чуулган дотор итгэл чуулган дотор хайр дүүрэн байж байгааг харж болох нь. Тиймээс баян залбирх бүрдээ Паул талархдаг байсан. Бидэнд бас тийм хүмүүс байгаасай. 17 дахь ишлэлээр харахад бидний Есүс Христийн Бурхан өөрөөр түүний залбирлын агуулга юм. Талархан залбирдгаас гадна бас яаж залбирж байгаа вэ гэдгийг 17 дахь ишлэлээс үргэлжлүүлэн хэлж байгаа. Бидний Есүс Христийн Бурхан алдрын эцэг та нарт мэрэгэн ухаан хийгээд илчилийн сүнсийг өгснөөрөө өөрийгөө бүрэн мэдүүлж. Энэ дээр өгүүлбэр дуусаагүй байна. Гэтэ бид Солонгос Библийг англи Библиудыг харахаар мөн бас их хэл дээрх тайлбарыг харах юм бол мэдүүлэх бол тугай гэж энэ өгүүлбэр дуусчаагаар харах боломжтой. Эхний залбирлсад юу байсан бэ гэхээр мэрэгэн ухаан хийгээд илчилийн сүнсийг өгснөөрөө Бурханыг бүрэн Бурхан өөрийгөө бүрэн мэдүүлээсэ гэсэн залбирлын сэдв байсан. Тэгвэл бид зарим нь асууж магадгүй Эфес чуулган аль хэдийн Бурханыг мэдсэн юм шиг юм уу? 근데 бид Бурханы талаарх бидний мэдэх тэрхүү мэдлэг нь улам илүү өссөөр байх ёстой гэдэг энэ давхар харж байгаа. Тэгээ энэ хөө Бурхан талаарх бидний мэдлэг яаж өсөж байгаа гэхээр Бурхан өөрийгөө мэдүүлснээрээ. Тэгэхээр Бурхан өөрийгөө яаж мэдүүлэх вэ гэхээр мэрэгэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгснөөрөө Бурхан өөрийгөө мэдүүлснээрээ Бурханы талаарх бидний мэдлэг өсдөг юм а гэж хэлж байгаа.
Товчхон дээр бол мэрэгэн ухаан ичлэл сүнс гэж юу юм бэ гэхээр өөр энгийнээр хэлэх юм бол ариун сүнс юм а гэсэн. Ариун сүнсээр дамжуулаад Бурхан өөрийгөө улам их танаар мэдүүлэх болтугай. Есүс тэгээд жилийн дараах, 2 жилийн дараах, 3 жилийн дараах, 10 жилийн дараах Бурханы талаарх тэрхүү мэдлэг маань улам илүү өссөөр байх ёстой гэдгийг энэс бид харж болох нь. Хоёрдугаар залбирлын сэдв нь юу вэ гэхээр зүрхний чинь мэлмийг гүйгүүлж гэж их Библиэлд болон грек их хэл дээр болоод Америк солонгот Библиэлд өгүүлсэн байна. Гүйгүүлж ингэснээр та нарын дуудлагынхаа найдварыг мөн ариун хүмүүсийн дэх өвийн алдрын баялагийг цаашаа нь өргөлөх. За ингээд хоёрдугаар залбирал сэдв нь дуусах. Хоёрдугаар залбирал сэдв нь юу гэхээр зүрхний чинь мэлийг Бурхан гүйгүүлснээрээ та нар Бурханы дуудлагын найдварыг мөн ариун хүмүүс дэх Бурханы өвийн алдрыг баялгая гэж мэдээсэй гэж хүсэж байна гэж. Тэгээд авчинд энэхүү дуудлагын найдвар гэдэг үг болохоор мөнхөн улсын хаа найдвар биш юм. Энэ нь болохоор Бурхан бидний юу хийхээр дуудсан бэ? Тэрхүү найдварыг. Тавчинд хариул Эфес чуулганы хүмүүс нэгдүгээр хаан Бурханы ариун сүнсээр дамжуулан Бурханы талаар улам илүү мэдээсэй. Хоёрдугаар нь болохоор тэгэд юуны төлөө дуудагдсан гэдгийг ойлгож. Дуудлагаа дахин биелүүлж явах үед биелүүлэн явах үед ариун хүмүүст Бурхан ямар өвийг ямар алдартай өвийг өгөх юм бэ гэдгийг мэдээсэй гэж залбирсан байх нь. За, тавчхан дээр Христ гэж хүмүүс бидэнд нэгдүгээр нь ариун сүнсээр дамжуулан Бурханы талаар улам илүү мэдсээр байх хэрэгтэй байна. Мэдээж энэ Бурханыг дайжилж гисэн бид залбирах хэрэгтэй байна. Хоёрдугаарх нь бид юуны ямар дуудлагын найдварын төлөө дуудагдсан гэдэг мэдээж. Өөрөөр хэлбэл би ямар ажил зорилгын төлөө дуудагдсан гэдэг мэдээж тэрхүү дуудлагаа биелүүлснээрээ ямар өвийн алдарыг авах вэ гэдгээ ойлгох хэрэгтэй байна. Паулын үнэн зүйлийн төлөө ч гэсэн залбирсан байна гэж байна. Гуравдугаарх нь болохоор бас итгэдэг бидэнд хандсан. Итгэдэг бидэнд хандсан шүү. Бидэнд хандсан Бурханы хүч чадлын яндашгүй авгааг мэдэх болтугай. Энэ дүүний хүч чадлынх нь хүчний үйлдэл. 3 дугаар залбирсэд нь болохоор бидэнд хандсан Бурханы хүч чадлын яндашгүй авгааг мэдэх болтугай. Бид нар хандсан Бурхан ямар хүчрэг юм бэ гэдгийг мэдэх болтугай. Зарим хүмүүс Бурхан хэр хүчтэй, ямар агуу нэгэн бэ гэдгийг мэддэг шүү дээ. Гэхдээ Паул үүнийг Христ гэж хүмүүс ялангуяа мэдэх ёстой маа гэж залбирсан байна. Паулын залбирсан 3 залбирал сэдвүүд нэгдүгээрх нь мэрэгэн ухаан хийгээд илчлийн сүнсийг өгөөд Бурхан өөрийгөө таниулах болтугай. Хоёрдугаарх нь юуны төлөө дуудагдсан тэрхүү дуудлагынхаа найдварыг олж мэдээд ариун хүмүүстэг өгдөг өвийн алдар, хожим хүрдэг мөнхийн улсын шагналын алдрыг мэдэх болтугай. За дараачих нь 3 дугаарх нь болохоор нэрсэн итгэж бидэнд хандсан Бурханы хүч чадлын яндашгүй авгааг мэдэх болтугай. Энэ 3 зүйлийн төлөө Паул залбиржээ гэж. Тэгвэл бидэн рүү хандсан хүч чадлын агуу яндашгүй авгаа мэдэх болтугай гэж хэлээд энэ хүйсгээ үргэлжлүүлэн Паул тайлбарлаж байгаа. Бид нар хандсан хүч Бурханы хүч юу вэ? Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж. Өөрөөр бид нар хандсан тэр агуу хүчээр гэсэн шүү дээ. Нөлөөлсөн ба Христ дотор хүчээр нөлөөлж. Түүнийг Есүсийг шүү дээ. Есүсийг үгсдээс амьлуулад нэгдүгээрх нь Бурхан энэ хүчээр Есүс Христийн үгсдээс амьлуулсан юм а гэж. Тэгэд Есүс Христийг амьсан тухай ярьдаг. Гэтэ Есүс эзэмээ өөрөө амьлаагүй Бурхан түүний үгсдээс амьлуулсан юм а гэдгийг мэдэх ёстой байна. Бурхан ариун сүнсээр түүнийг амьлуулсан бид Ром номыг гэсэн харгууд үнийн тухай мэдэх боломжтой. Тэгэхээр түүнийг үгсдээс амьлуулад Тэнгэрлэг оршихуйд баруун гартаа залсан юм а. За тэгэхээр Бурханы хүч чадал нь яндашгүй байгаа мэдэх болтугай гэж хэлнэ. Тэрхүү хүч чадал нь ямар хүч чадал бэ гэдгийг тайлбарлаж яах нь шүү дээ. Тэгэхээр нэгдүгээрх нь энэ хүчээрээ Бурхан Есүс Христ үгсдээс амьлуулсан юм. Бид 3 дахь Есүс амьлсан тухай мэднэ шүү дээ. Амьлуулжээ. Дараа нь Тэнгэрлэг оршихуйда өөрийнхөө оршихуй баруун гарт залжээ. Баруун гарт залсан гэдэг зүйлийг би зөвхөн баруун талдаа суулгаж байгаа гэдэг энгийнээр ойлгож болохгүй. Баруун тал залж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр баруун талдаа залж гэсэн ба. Баруун гартаа залж. Бурханы оршихуй баруун тал заларсан гэдэг нь ямар утгатай юм бэ? 21-р эшлэлээс харах юм бол бүх засаглал
эрх мэдээлэл хүч ноёрхол түнчлэн энэ үед төдийгүй энэ цаг үед төдийгүй эрх өөрөөр мөнхөө ус шүү дээ. Эрх үед нэрлэгдэх алив нэрээс чи дээгүүр болгож байна. За, товчхондоо хариул энд хэлэгдэж байгаа бүх засаглалын эрх мэдэл хүч ноёрхол нь юу хэлдэг вэ гэхээр нэг нь болохоор муу сүнсийг илэрхийлэхдээ энэ үгсийг ашигладаг ба бас өөрөөр тэнгэр элчнээ ашиглах та. Тэнгэр элчнээ тухай тэр дундаа муу сүнс муу хүчний тухай өгүүлэхдээ тэр энэ үгийг ашигладаг ба. Бүх засаглал эрх мэдэл хүч ноёрхол түнчлэн тэр давчханд ярих юм бол энэ үгс нь болохоор сатанаас илүү хүчтэй болгожээ. Дараа нь дэлхийд нэрлэгдэх аливаа нэрээс дээгүүр болгожээ. Давчханд ярил Есүс Христос илүү агуу нэртэй нэгэн байхгүй нэ гэсэн үг байна. 20-р эшлэлээр тааш нь Бурхан бүх юмсыг түүний Есүсийн хүлд ор захируулж. Энэ хүлэл бүгд юу харж байгаа вэ гэхээр баруун гар та заларсан гэдэг утга санааг харж байгаа. Баруун гар та заларсан гэдэг нь нэгдүгээрх нь муу сүнснээс илүү, сатанаас илүү хүчтэй. Ийс гадна бүх нэрнээс илүү дээгүүр бас бүх юмсыг захирддаг юм аа гэсэн. Бурханы баруун тал заларч. Нэг үгээр энгийнээр ойлгоё гэвэл тэрээр бүх юмсыг Есүсийн хүлд ор захируулахаар тавьжээ гэсэн үг байна. Энэ дэлхийн ертөнцийг хэн захирж байгаа юм бэ? Бүх юмсыг хэн захирж байгаа юм бэ? Тэр зарим хүмүүс сатан, зарим хүмүүс хүн, зарим хүмүүс ноёд, зарим хүмүүс хаад улс төрчид гэж хэлж магадгүй. Харин гэхдээ энэ үгнээр юу хэлж байгаа юм гэхээр Есүс Христийг Бурхан амьлуулад хоёрдугаар нь баруун гар талдаа залсан юм а. Баруун гар талдаа залсан гэдэг нь сатанаас илүү бүх нэрнээс илүү бөгөөд бүх юмсыг захирддаг юм а гэдгийг харуулж байгаа. Бүх юмсыг захирддаг юм. Бидний Есүсийн бүх ертөнцийг захирддаг байна. Хоёрдугаар, гуравдугаар нь болохоор түүнийг чуулганд бүх юмсийн дээрх тэргүүн болгожээ. Гуравдугаар нь энэ хүчээрээ дамжуулан Есүс Христэд Бурхан нөлөөлсөн гэж байна. Нэгдүгээр нь түүний амьлуулсан. Хоёрдугаар нь баруун гартаа залдараа захирах мэдлэг өгсөн. Тэгвэл гуравдугаар нь юу гэж нэрлэхээр түүнийг чуулганы тэргүүн болгожээ. Чуулган буюу Христ итгэгч хүмүүс. Христ итгэгч хүмүүсийн цугларалт гэсэн. Чуулганы тэргүүн болгожээ гэж. Чуулганы тэргүүн болгосон нь өөрөөр хэлбэл бүх өхлөөс амьсан бүх юмсыг захирддаг тэр нэгний бие нь бол чуулган болж хувирж байгаа. Харин тэргүүн нь бол толгойн гэсэн үг шүү дээ. Есүс болж хувирсан гэсэн үг. Энэ тантаа илүү хэлэхдээ 23 дээр чуулган нь христэгч хүмүүс нь түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэл болоо. Маш ойлгоход жоохон хэцүү үг гэж магадгүй тийм. Чуулган христэгч хүмүүс нь үхлээс амьлаж Бурханы баруун гарт заларж бүх юмсийн дээр оршин бүх юмсыг захирддаг нэгний бие юм а гэж. Тэгэхээр цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ мөн бас энэ чуулган бол бүх юмсыг бүхний дотор бүх юмсыг дүүргэгдэг нэгний дүүрэл юм а. Тэгэхээр Бурхан бүх юмс Есүс Христ бүх юмсыг дүүргдэг юм а гэж. Тавшин дээр бол энгийнээр ярил Бурхан захирддаг гэсэн санааг илэрхийлж болж байгаа юм. Захирддаг, авардаг юм а. Эдгээр зүйлийн дүүрэл юм а. Тавшин бүр энэ энгийнээр ярих юм бол Бурхан бүх юмсыг дүүргэхдээ юугаар дамжуулан дүүргэдэг хэрэг чуулганаар дамжуулан дүүргэдэг юм а гэсэн санаа юм. ертөнцийн хүмүүс аврагдах үг нь энэ чуулган энэ ертөнцийн хүмүүст ивэл ирэх үг нь бүх зүйлс нь чуулганаас хамаарж байна гэдгийг илэрхийлж байгаа. За баг зэрэг ойлгох хийж байгаа зүйлсүүдийг дараа нь асуувал хариулж болно. Окей. Энэ чинээс бид дахин яриад өгнөл Паулийн залбирсан 3 залбирын сэдвийн тухай үгс. Нэгдүгээр нь Паул мэрэгэн ухаан игээд илчлэл сүнсийг өгөөд Бурхан өөрийгөө улам илүү мэдүүлэх болтугай. Хоёрдугаарх нь та нар юуны төлөө дуудагдсан бэ? Тэрхүү дуудлага ойлгож, тэрхүү дуудлагынхаа дагуу амьдрснараа хожим мөрдөх алдарынхаа баялагийг мэдэх болтугай. Гуравдугаарх нь бид нэр хандсан Бурханы хүч чадлын яндашгүй авгааг мэдэх болтугай гэж залбирсан байна.
Тэгээ бидний залбирдаг сэдвээс шал өөр залбирсан сэдвээ Паул залбирсан юм байна гэдгийг хараад энэ чинь суралцах хэрэгтэй байх байна. Тэргээд бид нар хандсан Бурхны хүч чадлын яндшгүй аваагийн тухай үргэлжлүүлэн хэлэхдээ юу гэж тайлбарсан байна. Нэгдүгээр энэ хүчээр Христ дотор нөлөөлөхдөө түүнийг үгснээс амьлуулжээ. Хоёрдугаархан Тэнгэрийн оршуухан баруун гарт залжээ. Баруун гарт залсан гэдэг нь бүх тэнгэр элчнээс, муу сүнсний хүчнээс, илүү аливаа нэрнээс, илүү бөгөөд бүх юмсыг захирдаг юм аа. Бурхан захируулсан юм аа. Гуравдаарх нь Бурхан түүнийг чуулганы тэргүүн болгожээ гэж. Тэгвэл чуулган нь түүний бие мөн бас бүх юмсыг захирч, хангаж, удирдах, аврах ажлыг хийдэг нэгний дүүрэл юм аа. Өөрөөр Бурхан эндгэр зүйлсээ чуулганаар дамжуулан бас хийдэг юм аа гэдгийг харах боломжтой байна. За ингээд нэгдүгээр бүлэг дуслаа.